За сайн байцгаана уу? За ингэ тоглох хэлээ. За 1 2 3 сайн байцгаана уу? За бид нэг шинэ офс дээрээс анхныхаа влогийг хийж байна. Тэгээ шинэ офсоо удахгүй таарч гоё туур хийж үзүүлнэ. Туур гэж зүг өстэй. Мэдгүй. Жоо Франц аялгаар хэлсэн. Гэхдээ нөө энэ аялга бол тийм байдаг шүү. Франц аялагч нь хэр үсгийг гэж дуудیں۔ Туур гэж үзүүлнэ. Тэгээд заавал яг англи аялга гэдэг бол аялга байдгүй шүү. Одоо Франц өнөөдрийн влог болохоор амар сонирхолтой влогны санаа орж ирсэн. тий, тэр нь дөлгөөний санаа байгаа. Тий. Манай нутгийн ах надтай хамт бас зэрэгцэд суугаад гоё ярилцъя, хөөрөлдөе гэсэн учраас Тийм ээ, би хөөрөлтийг зөвшөөрсөн юм. маш гоё зүйл ярих гэж байгаа. Тэр нь гэхдээ тийм амар гоё биш. Яг цагаатгаар Амар гоё зүйл ярьж Тэр байгаа. амар Тэр эвгүй. амар гоё биш ч гэх шиг юу гэсэн үг юм тэр чинь. Юу юм? өнөөдрийн влог их учиртай. Тэгээд энэ влогийг Муухай юм яривал би шууд таавчих. энэ төвшөгийн тавчиг одоо аль 2000-ад оны үеэс шивэдэд багтаал энэ арьсан тавчигтай байсан. Тийм үстэй. Тийм ээ. Энийг хотоол хүмүүс амар хайртай энэ тавчиг нэ. Энэ хүмүүс амар сайн арьсан учраас Yes. чиг татуулдаггүй те. Төвшөөг бол маш их шивэрддэг. Тэгээ энэ тавчиг За. За юу гэж байгаа юм Жогон төлөхгүй. За бичиж байгаа зү андаа. За. За эхлэх үү шууд. За шууд эхлэе. За. За өнөөдрийн влог бол маш сонирхолтой зүйл байгаа. Энэ нь юу вэ гэхээр бид хоёр бие биенийхээ хоорондоо таалагддггүй зүйлсүүдэд нэрлэх байгаа. Хэлэх байгаа. Энийг яагаад хийж байгаа вэ гэхээр бид хоёр бие биенийхээ дургуй зүйлийг айлуулах. Одоо нэгэн төрцөн бие идэрхт нэг яалтай. Тэгтээ зан арын шингийн хувьд ингээ биенийхээ дургуй зүйл байх юм бол бас мэдэж аваад дараа нь харилцахдаа тэрэн дээр бас анхаарах ийм зүйлээс гарч болох юм. Нөгөө тэгвэр хичнээн тэр бие биендээ таалагдгүй зүйл байдаг ч гэсэн одоо хайртай учраас хамт амьдардаг юм маа. Амьдардаг юм байна гэдгийг бас ингээд мэдэж авах гээд мэдрэх гээд илүү тийм үстэй. Тэрс одоо ингээд 100% бие биендээ таалагдаад бүх юм нөөгүй төгс төгөлдөр үнсэж өнгмээр долоомоор тийм байдаггүй. Тийм учраас одоо ингээд сүүлийн үед таалагддгүй мөртлөө хүлээн зөвшөөрдөг 5 зүйл. 5 зүйл. 5 биш ээ. Арай яг 5 гэж ямар авирагдaltaй хэлдэг. Над бол бүр 5 байх вэ? Чиний хэлгээд байгаа юм. Чиний ингээд таалагддгүй мөртлөө хүлээн зөвшөөрөөл амьдраад идэг. За та хийх за. Баялаар их юм байна. Надаач байгаа шүү дээ арай. Наадуу. Наадуу гэдэг чинь би ч бас гэсэн үг шүү дээ. Надад ч бас гэсэн үг биш юм уу? Йоо. Ирхэн уучраас хүндэтгээд эхлүүлж байна арай. Энэ хүндтэй ургийг хүлээж аваад эхнийхээ салхийг авлаач. Гараа ингэ бэлдсэн сууж. Юм хэлсэн чи ууралж урлаа хэрэлдээ. Өөрийн сан. За. Заримдаа тоглоом нь тоотон дээр гэдэг үгийг хэлдэг тэр юм жоон таалагддаг. Хитрхи тоглоом нь хитрүүлчих гэдэг. Би гэхдээ хатуу тоглодог л доо. Гэхдээ нөгөө хүний нөгөө тоглох юм гэж байна. Тоглохгүй юм гэж бай. Тийм сэтгэл зөрхөнд ингээд тийм нэг одоо манай мөнхүши хэлдгээр тийм зүрхэнд сип хийлгсэн тийм зүйлс хийсэн юмар тоглодог нь хидээ тоглоом гэж бодсон ч гэсэн ингээд тийм нэг гомдох сэтгэл төрчөөд идэг юм. Цаана. Тэр нь сүйд нэг ном өгдөг. Тэр ерөөс таалагдаагүй. За, яг энтэй адилхан надад бас хэлэх юм байгаа. За. Бас яг ялгаагүй төвшөөгийн бас амар Ёо энэ влогнаар хоёулаа хэрэлдээд дууссан мэт. би яг стресстэй ч юм уу би эсвэл яг тэр тоглоом нь одоо болцсон хараа. Одоо яг ингээд зүгээр яригээд хахад үргэлжлүүлээд тоглоод идэх байхгүй юу? Хараа ингээд дуусгачихал та гэхээр үргэлжлүүлээ яриад. Яг тэрэнд нь би ч стресстэй, дагнач стресстэй, мөнхөш стресстэй. Тий. Мэдгүй би мөнхөшиг стрессж байгааг хараагүй. Яг тийм нэ. Хараа одоо болчихлоо гэхлээр юм нэрээ. Тэр тэгсэн хараа одоо тоглоомоо болчихлоо гэвэл өргөлүүлсээрээ сүулдэ уурлуулаад дуусгадаг байхгүй юу? Тоглоомоо өргөлүүлсэн. Тэр тоглоомын гол дүрм нь уурлуулахгүй. Гол юм. Яг тэрнийг тэгээд тэрэнд нь дургуйч гисэн. Тэгээд тэрнийг уйлд өнгөтэн за одоо энэ хүн чинь ийм л хүн шүү дээ гэд хүлээн зөвшөөрдөг байгаа. Нөгөө юу? Наад зөндөө юм байна. Зөндөө юм байна. Би тэр чинь тэгэл дургуйч гэсэн хүлээн зөвшөөрөл амьдрдаг. За. Чамаас болж хоцордог.
Тэг хүнд цаг хилчээд тэдэн цагт уулзна гэчээд би дөлгөөнөөгөө суулж. Дөлгөөнөө хизээч цаг барьдгүй. Тэрнээс болж Харин ингэ. хизээж биш шүү дээ. Яараас ярьдаг л үү. Арайжтай арай. За энэ олон хоцролтуудын бүх шалтгаан дандаа дөлгөөнөө шүү. Тий. Тэгээд дөлгөөнөө ингээд нэг болвол ингээд айгуу тийм хайнг байдаг. За хүнтэй ингээ маргааш хоёроос уулзнаа гэчээд одоо жишээ штэ. Тэнгүүч яг 1:30 ихэд усанд орцсон зогсож яадаг. Ууг нь бол ингээд төгжрлээ тооцоолоо гарч явах хэвээр цаг байхгүй. Тэг чи усанд орцсон. За одоо хайрн гялс гэтэр гэл. Энэ юус таалагддаг. Тэг би чамаас олж хоцорчоод байна. Хүнд би худлаа ирсэн болчоод байна гэдэг. Яг хэрүүл болоод дуусах юм байна. Гэтэ би дандаа хоцордгүй шүү дээ. Харин одоо энийг үзэх хүн болгон хоёулын ямар нэгэн хоцорсон бол тэрний шалтгаан намайг л гэж бодчих. Тийм ээ. 100% дөлгөөн учраас. Үгүй шүү дээ. Заримдаа бас За ингээ хэрүүлэх гэж. заримдаа бас яг ингээ би заримдаа хоцордгоо. Яагаад тайлбар тавиад байгаа юм бэ? Би тайлбар тавиагүй үстэй. Чиний заваа юм дээр чи би тайлбар тавиагүй. Заримдаа би яг Тайлбар төрүүлэх тавиагүй штий. төвшөө яг бэлэн болоогүй байдаг байхгүй юу? Тэгээд би хүүе төвшөө яачаа гэдэг нь бас усанд ороод бүгсагсаа угаагаад талгуулчихдаг байхгүй юу? Юу бусаа. Баагаад юм агаад. Чи тэгтэгтэй За арай. яг штий юу Нэг балаа. кофе ингээ уучлаар араас нь заавал 0 орох болоод 0 ороод усахлаар араа. Угаа зэвлээс ингээ уурддаг. За яг Чи бас штий. хитэд удаад хийжсэн штэ арай. За. За чи тайлбар тавихгүйгээр тэгэхээр зөрүүлээл миний үг хэлээч штий. За хоцордог нь үнэ юм. Тийм. Тэгээд энэ их юуны хараас одоо юу гэж хэлдэм блэ? Шууд кониц фильм болгоё штий. Энэ влог ингээд дундуура заяа манайхаа үзэж байгаа улсууд Тасраад байв. тасраад ингэх юм бол энэ хоёр яг хэрэлдсэн юм байна гэж ойлгохоор. Дүрс үсэрсэн Ингээд. болоо. За төвшөгийн надаа нэг таалагддаг юм. Дэндүү яхэр өглээд. Тэр нь болохоор юун дээр илэрдэг вэ гэхээр би ингээд дотроо бодсон. Тэгэл одоо гаднаа л илэрхийлээ. Дуусч тийм байна. Гаднаа л илэрхийлээг болохоос дотоо би ингээ хийх юма бодсон. За би энийг одоо ингээ тгий шүү. Энийхээ дараа би тэрийг тгий шүү тэгээ бодсон. Яг тэрийг хийх гэж явж байгаа юм. Чи энийг ингэчгүй яасан юм бэ? Тэр нь тэгчгүй ингээл өглөөл. Яа дотроос ингээл Сип гээл. тийм би яг тэгээ тэрийг бодсон. Хийх жахын хооронд хэлчихдэг байхгүй. Тэнгүүд ингээл хамаг уур хүрээл зүгээр л төвчээртэй жоохон хүлээсэн бол би тэрийг яг өөрөө зүгээр л ингээ зоргоороо хийх гэжсэн байхгүй. Тэнгүүд төвшөө хажуунаас дан гэж хэлэнгүүт тэгэл хиймээр үснэгтэй уур шүү дээ. Тэгэл хэрүүл хэл. Тэгэл ирэлтэн. Яагаад хийхгүй байгаа юм бэ гэл. Тийм. Тэгэл амар шаардлага тавьдаг ингээл. Жээд эко яасан энийг ятан дөлгөөнөө. Сүлд өөр нэрээ сонсохоор бүр амар хэцүү тийм санагддаг. Надад тэр нэг аягүй хэцүү амар үгэлдэг учраас. За энэ дээр би тайлбар яа. Төрөө дэлгөөнөө тайлбар хийсэн. Төвшөр амар үгэлдэг баг. Дургуйч гэсэн төвчэл байдаг зам. За юу вэ? Хэлэх юм. Бити гомдороо. За харин зүгээр. Шууд хэллээ. За. Цэн. Миний дургу хоолыг мэдсээр үж хийдэг. Тэрэнд нь би тэртэй. Тэгээ би хоосон хондог. Тэгээд хамгийн хогийн яг дандаа намайг нэг тийм бүр ингээ өвтлээ өлсөөд ядраад ирсэн үед миний дургу хоолыг хийцэн байдаг. За ингээл хэрүүл эхэлж байгаа юм да. За тэр Тань тайлбар байна уу энэ дээр? Байхгүй. байгаа штэ. Байгаа ш тараа. Байгаа. 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 Би энэ хүний төлөө их олон жил дуртай бол идэж чадахгүй амьдарч байгаа. Тэгэхээр чи ядраагүй үед ч юм уу тийм үед яг уу бас хажуугаар нь миний дуртай хоолыг бонус болгоо хийцэн байвал өөр хэрэг. Тэгэхэд өөрөө өөртөө л зөвхөн тийм хогийн хоолоо хийчээд тэгээд ядраад ирсэн үед нь энэ хүмүүстэй идэхгүй хайчдаг гэсэн шиг хийсэн байдгийг. За тэр хоол нь гурилтай шүү л. Бантан. Нэлцгаа бодоо. Нэлцгаа будаа, Тийм, нэлцгаа нэлцгаа гурилтай. Аа тийм юм уу гэж. За миний усныг дургүй юм гэвэл Түшигний занд амар дургу. Тэгээ тэр замныг би бас төвчж амьдэрдэг. Тэрний юу вэ гэхээр
Йоо. Яа ингээд одоо Монголд тэр За ярьсан юм ярихгүй. Ярьсан юм ярихгүй. Аа. Чи яа өөрийгөө тийм зөвхөн Ингээ дуусч байгаа гэж бодсон. Ингээ дуусч байгаа гэж бодлоо. амар хэцүү дэлгүүрээр орох юм бол би биш төвшөө хамгийн их дэлгүүр хэсдэг нөхгүй. Одоо ингээ яг ижилхэн дэлгүүр орох юм бол би үзээд хараад дууслаа. За явах уу гэхлээр төвшөө үзээл яваад байна. Юм авъя л гин энч гоё амар удна. Тэгээ сүүлдээ би бүр ядраа төвшөө явъя л гэхлээр шууд ингээ уурдлаа. Чи намайг ганц удаа дэлгүүр хэсгээд энэ. За окей чи тэгвэл юм үзээд аав. Тэгэл тойрол өмсөж үзээл. Чи нэг ээжтэй хавуулж байгаа юм шиг харагдаад байна. Тийм үү? Тий. Гоё яар. Би яг зовлонгоо Нэг зовлонгоо тоочж байгаа юм. ламтанд зовлонгоо тоочж байгаа юм шүү. Тэгэхээр нэр яг гэдэг юм аа. Тэгээ нэг дэлгүүр хармал амар их юм авч таарна. Тэгээд одоо жишээлбэл мөнхөш инээр хамтдаа дэлгүүр яваад мөнхөшт нэг хувц авчаад ирээ яваад юм өөртөө авч аваад надтай хамт яваад миний ар юм аа хоёлаа хамт чи тэр нэ аутлет дээр тийм готлоо гаас та хоёлаа үзье юм явахд өөртөө юм аваад. Лаар сүүл тгийг үтээ. Яг тэгсэн штэ. Би сүүл за ямар гутал авсан юм? Чи тэгээ юм авна гэж зогсоодох чинь би болиулаад хайраа явъя юм авъя гэж ирсэн штэ. Чи намайг хэлсэн шүү дээ. Дөлгөөнийгөө ярьж байгаа 50% нь үн 50% нь худлаа шүү. Би дандаа тэгвэл худлаа ярьж дүүлж байна уу? Тий. Тий. Нэрэн зэдэм. Ингээ бичлэг доос. Бити ингэж энэ хэсгийг хасаарай. No. Дөлгөөнийг ярьсан 50% худлаа 50% үнэн ч шиг. Тийш дээ. Тий. Тийм байхгүй яриа. Чи миний өсөн дургу байна гэдээсэн. Үгүй тэр чинь зөвхөн чи өссөн. Миний хөлний хуруу дургу гэ. Хамгийн ах хөлнийхөө хурууг урт юм уу та гэж эзээ бодож ирсэн бэ. Ингээд үү? Тий. За өөр нэмж хэлэх юм байна уу? Анда. Бас төвшөөгийн нэг замд би бас дургу нэмж хийгээд байгаа. Тэр нь болохоор ерөөсөө эрүүл мэндэ бод жоохон хайраа тасгал хөдөлгөөн хий. Тэгээ ингийн хайраа хоолндоо ингийн тгийлээ. Наад энийг би хэлдэг байгаа. Би хийж байгаа. Би өглөө болгон дасгал хийж байгаа. Би амьсгалын дасгал хийж байгаа. Яг ч дөлгөө нь унтчихдаг байхгүй юу? Намайг унтчих хооронд өглөө гүйчээд ирдэг гэж ярьдаг. Тий, би гүүтэг үдтэй. Энэ мэдлэгнээс ч утлаа ярьдаг байхгүй. Тэр нь Би гүүхтэй эсвэл зураг дарчаа ёо. Би цэцэрлэг төрөлийг дөрөв тойрдог. Йоо яа ингэж хэлдэг байхгүй. Сүүсээ гүйтгүй шүү. Йоо. Мөнх гэрлээ. Бэлтэ би чиний газ юм. Тэгвэл битээр энд Бичлэг барыг дууслаа шүү. тий, одоо энэ дуусгын хооронд битээ ингэлдээ. Oh my god. Oh my god. Ингэж өгөлдөг байгаа. Тэгээ сүүлдээ энд нь амар стресстэй. Сүүлдээ ингээ барыг эвлэрээ. За